шүд энэ өглөөний амгалан ялтгая. Ажлын хэсгийн гишүүн Батчулуун эмчээс нэг асуулт байна. Тэгээ Батчулуун эмчийн хувьд бол Монголд бас яг энэ эд эрхтний шилжүүлэн суулгах чиглэлээр бас олон жил ажилласан. Тэгээ олон хүнд бас одоо амьдрал олон гэр бүлд бас амьдрал бэлгэлсэн ийм ачтай хүн байгаа. Би бас тэр ачийг нь хүртсэн хүмүүсүүд энийг байгаа. Тэгээд энэ одоо хууль эрх зүйн орчноо сайжруулахаар одоо ингээд үргэлжлүүлж идэвхтэй ажиллаж энэ хуулийн төсөл дээр бас нэлээд идэвхтэй ажиллаж бас талархаж байгаа. Тэгээд энэтэй холбоотой яг таны туршлагатай холбоотойгоор нэг асуулт байна. Энэ хуулийн дээр эд эрхтэн эдээс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар заасан байгаа. Тэгэхээр яг энэ нь өөрөө төсвийн асуудал байгаа учраас энэ оноос одоо шууд энэ төвийн асуудал бол яригдах болцоогүй. Тэгэхээр энэ зохицуултан дээр ямар шүү байдлаар хизээнээс ямар байдлаар статусуур хийхээр одоо төлөвлөгдөж байгаа вэ? Тэгээд дээр нь хоёр дахь асуулт нь болохоор олон улсад бас яг энэ эд эрхтний шилжүүлэн суулгах төвтэй холбоотой асуудлууд бас энэ донорын олдоц өвчлөл эдийн засгийн хүчин чадал зэргээс хамаарат тодорхой тооны одоо жишээлбэл ийм тоонууд өгдөг жишээлбэл тэдэн сая хүнд одоо ийм хэмжээний энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төв байхад болно гэсэн. Тэгэхээр энэ чиглэлээр ер нь энэ төвийн одоо энэ агентлагч юм уу дээр ямар шүү бодлого бариул зүв бэ? Энэ талаар та юу гэж бодож байгаа? Энэ талаар хариулж өгөхийг хүссэн. Ийм хоёр асуулт байна. За хэн хариулах вэ? За 4 номер дээр ажлын хэсэг Батчулуун эмч хариулъя. Төвшин гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол анх манай энэ хуулийг санаачилсан улсын хурлын гишүүн Чимбүрэн тухайн үед энэ хуулийг санаачилсаа бол ер нь бол төрийн захиргааны байгууллага байна. Тэр дотроо бол агентлаг байна гэсэн асуудлыг оруулж ирсэн. Тухайн үед бол манай ажлын хэсгийг ахалж ирсэн өнөөдөр ерөнхий сайдаар ажиллаж байгаа учрал гишүүн бас энэ асуудлыг дэмжиж байсан. Гэхдээ бид нар явцын дунд бол манай үйл ажиллагааг бол илүү тохируулах ажил нь бол энэ үндэсний төв байх нь зүйтэй маа гэдэг асуудлыг бол эрүүл мэндийн яамн дээр удирдлагуудтайгаа ярьж шийдсэн байгаа. За хоёр дахь асуулт нь тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нэгдгээс ер нь бол улс орнуудад рекомендац заавар өгдөг. Тэрэнд бол 3.5-аас 5.5 сая хүн амтай улс орнд бол 1-2 эрхтэн шилжүүлэн суулгах төв байх нь зүйтэй гэдэг. Харин энэ манайх шиг одоо энэ саяны яригдсан агентлаг биш энэ үндэсний төв шиг асуудал бол улс орн болгон байдаг. Одоо дэлхийд 93 орн эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ хийж байгаа болно. За баярлалаа. За Гомбын Ганбаатар гишүүн асуултаас